За саяны энэ хэлцэж байгаа асуудалтай холбоотой би хоёр үг хэлье. Нэгт нь энэ ерөөсөө энэ хүүхэд төрсэн цагаас эхлэн өмчийн эзэн байх энэ үзэл санаанаас авахрлаа гэсэн ийм саналыг бас их хурлын гишүүдээс гаргаж ийн л да. Энэ өөрөө найруулга хийгдээд гэр бүлийн үнэт зүйлийг бэхжүүлнэ гэдэг маань энэ өөрөө агуулгад орж ирж байгаа. Хоёр гэвэл Монгол улс хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж орсон. Энэ заалтуудаараа өөрөө хүүхдийн тэр өмчлөх эрх, өмчийн эрх үүсэх бүх эрх зүйн зохицуултууд манай өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжуудад бэлтгэнэ байгаа заалт. Тэгэхээр энэ дээр бол би найруулгын хувьд ингэж оруулж ирсэн нь тийм буруу зүйл болоогүй гэж ажлын хэсгээс оруулж ирж байгаа энэ санал дээр дэмжиж байна. За хоёрт гэвэл энэ гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг л ерөөсөө ардын нам гарч ирээд алга болгоод хүчирхийллийг өөгшүүлж даймжруулах гэдэг нэг зүйл яриад байгаа. Өмнөх парламентын үед энэ эрх зүйн шинжилгээний хүрээнд 8 хууль шинээр одоо батлагдах явцдаа 5 хууль нь эцэслэж ёсчлогдоогүй гэд бид нар бараг 14 хоног маргалсан. Өөрөөр хэлбэл эдгээр хуулиуд нэг нь нөгөөтөөгөө шууд хамааралтай юм хуулиуд. Гэр бүлийн хүчирхийллийн хууль тогтоомжоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд хүлээлгэх хариуцлага нь энэ сая 9 дугаар сарын 1-ээс хойш одоо төр хойшлуудад байгаа эрүүгийн хуулиар зохицуулагдана. Түүнтэй холбоотой хэргийг шалгаж мөрдөх асуудал нь мөн энэ ёсчлогдоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдаад байгаа энэ өөр хоорондоо салшгүй уялдаатай байгаа зүйлсийн талаар нөгөө талаас нь дахиж хэдүүлээ ярмаарг байна. Хууль зүйн сайд танилцуулган дээр арчил намын бүлэг дээр чилсэн ардын намын бүлэг дээр ч орж ирж танилцуулсан. Хууль зүйн байнгын орон дээр танилцуулсан. Эдгээр хууль тогтоомжууд цогцоороо хэрэгжинэ. Хэрэгжих тохиолдолд өнөөдөр улсын төсвөөс даруй 90 гаруй тэрбум төгрөгийг өнөөдөр төсөвт суулгаж энэ хууль тогтоомж хэрэгжих техник эдийн засгийн үндэс нь бүрдэж энэ бүхэлдээ хэрэгжинэ гэж энэ хуулиудыг бүгдээрээ ярьж байгаад хойшлуулсан шүү дээ. Тэрнээс биш гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэдэн эмэгтэй гишүүд одоо гарч ирээд энэ хуулийг хүчингүй болгоё, хүчирхийлэл байх ёстой гэдэг маягаар ярих нь зохимжгүй баха. Тэгэхээр хэдүүлээ бүх талаас нь харж хилцэж байгаад л энэ хуулийг явуулсан. Ерөнхийлөгчүүл процедурын хувьд алдаа гаргасан байна гэж үзээд хориг тавьсан. Зүгээр хоригийг хүлээж авах эсэх нь их хурлын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Зүгээр 26 жилийн хууль тогтоох үйл ажиллагааны практикт яг саяных шиг юм тохиолдол үүсэж байгааг бүгд мэдж байгаа. Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулинд заасан бүх үе шатууд гүйцэтгэж хууль бэлэн хууль болж төрдөг. Энэ хуулийн энэ үе шатууд үндсэндээ гүйцээгүй байсан. Дээр нь энэ хуулиудыг өнөөдөр 9 сарын 1-ээс хэрэгжүүлсэн тохиолдолд өнөөдөр нийгэмд эмх замбраагүй байдал үүсэх байсан. Өөрөөр хэлбэл материалын хууль нь хуулийн хүчин төгөлдөр болцсон. Түүнийг хэрэгжүүлэх процессын хуулиуд нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй, сургалт явагдаагүй, түүнтэй холбогдох мөнгө төгрөг нь батлагдаагүй. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиуд яг энэтэй л одоо нэг агаараар зохицуулагдах ийм хууль шүү гэдгийг бас дахиж хэлье. Баярлалаа.